Эмбүк төлөвлөж байна. Япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга. Түлхүүр 9 чадвар. Зохиогч Сүхбаатарын энх жаргал. Номыг уншсан Пүрэвдоржийн од гэрэл. Өөрөөр нь хийлгэж тууштай дэмжвэл хүүхэд бүр чадна. Сургууль нь мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сорьдог газар байгаасай. Өмнөх үг. Боловсролын салбарт шинжилэл эрчимжиж, ганц академик мэдлэг чадварт төвлөрөх бус хүнийг бүхэлд нь хөгжүүлэхэд анхаарах болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Байгууллагууд мөн их сургуулиуд ч үнэмлэх шалгалтын онооноос гадна хүнийг харж сонголтоо хийх болсон билээ. Судлаачид шинэ зуунд ажиллаж амьдрахад шаардлагатай чадваруудыг дэвшүүлж, 21-р зууны чадвар, танин мэдэхгүй бус чадвар, түлхүүр чадвар, цогц чадамж, зөөлөн чадвар, амьдралын чадвар зэргээр нэрийдэж байна. Эдгээр нь харилцаа асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, бие даан суралцах, бүтээлч байх, дасан зохицох, төвчээртэй байх, ялгаатай байдлыг хүндлэх, хариуцлага хүлээхээс эхлээд амьдралын эрүүл дадал хэвшилтэй байх зэрэг олон чадварыг багтаадаг. Гол нь энэ чадварууд зөвхөн ажил бизнес хийхдээ шаардагдах төдий бус, хувь хүнийг амжилттай, аз жаргалтай амьдрахад чухал нөлөөтэй гэж үзэх болов. Сүүлийн жилүүдэд бид ч мөн чиг хандлагаа даган хувь хүний хөгжилдөө анхаарч, өөрийнхөө төдийгүй хүүхдийнхээ энэ чадваруудыг хөгжүүлэхэд анхаарах болсон юм. Хувь хүний хөгжлийн сургалт, коучингийн үйлчилгээ, контент зөвлөгөөч эрс нэмэгдэн, эцэг эхчүүд ч сайн сургуулийн эрэлт гарлаа. Гэвч бидний эргэн тойронд хэлсэндээ үл хүрэх, хариуцлага алдах, бие биеэ үл хүндлэх, цаг баримтлахгүй байх зэрэг нь хэвийн зүйл мэт байсаар л байна. Монгол улсын хөдөлмөрийн судалгааны институтээс хийсэн судалгаагаар 2022 он ажилтнуудад ажлын ёс зүй, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар, эдвэх санаачлага, суралцах зэрэг чадварууд дутагдaltaй байгааг цохон тэмдэглэжээ. Мөн хариуцлагатай байдал хамгийн дутагдaltaй байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуулт хариултаа хүлээсээр л байна. Яавал заа гэвэл ёогүй, бие биеэ сонсдог, хүлээцтэй, аливааг тунгаан боддог, асуудлын учрыг хамтдаа олдог болох вэ? Эдгээр чадварыг хөгжүүлэхэд хэн хэрхэн оролцох вэ? Банк санхүүгийн салбараас ажлын гараагаа эхэлсэн миний хувьд энэ талаар сонирхон судлаад нэлээдгүй хугацааг илээжээ. Үнэн дээр өөрт минь олон чадвар дутагдж буйг мэдэрч хүлээн зөвшөөрсөн нь судлах, суралцах эхлэл болсон хэрэг. Боловсролын салбарт ажиллах үедээ оюутнуудын харилцаа, багаар ажиллах, санаачлагтай байх, бие даан суралцах зэрэг чадваруудыг хөгжүүлэх чиглэлээр нөхдийн хамт ажиллаж эхэлсэн. Дараа нь чадвар хөгжүүлэх гэдэг нь урт хугацааны үйл бөгөөд хүсвэл хэдэн насандаа ч хөгжүүлж болно гэдэгт итгэж, насан туршдаа суралцъя төслөө санаачилж билээ. Гэвч насанд хүрэгчдийн хувьд нэгэнд наалтан пад болсон зуршлаа өөрчлөхөд амаргүй байгаа нь харагдав. Амаргүй гэдэг нь боломжгүй гэсэн үг биш ч, аль болох багаас нь хөгжүүлэх нь зүйтэй болохыг олж харж байв. Ингээд 2020 оны сүүлээр гэр бүлэрээ Япон улсад амьдрахаар ирлээ. Хариуцлагатай, цаг баримтлагч, бүтээлчээрээ алдартай Япон хүмүүсийн дунд орж, хүүхдүүд минь улсын цэцэрлэг, бага сургуульд элсэв. Тун удалгүй цэцэрлэг, бага сургуульд дээрх чадваруудын үрийг суулгаж байгааг мэдэрч эхэлсэн юм. Ингээд 3 жилийн хугацаанд хүүхдүүдийг хэрхэн хөгжүүлж байгааг чадах чинээгээрээ судлав. Хүүхдүүдээ ажиглан, тэдэнтэй ярилцсан, гэрийн даалгаварт нь туслах, сургуулийн үйл ажиллагаанд нь оролцох, сурах бичиг, бусад баримт бичгийг унших зэргээр судлав. Эх хүний зүгээс хөндлөнгөөс ажиглаж судалсан тул сургуулийн орчинд өрнөх олон зүйлийг орхигдуулсан нь дамжиггүй. Гэвч өөртөөгөө адилхан эцэг эхчүүд болон багш нарт хүргэх олон санаа байсан учраас зориг гарган эмхтгсэн нь энэ. Дээр дурдсанчлан чадварын жагсаалт урт, нэршил олон янз тул нэр томьёоны тайлбарлуу гүнзгий орхоо азнаж, эрүүл, жаргалтай, бүтээлч амьдралын үүдийг нээх түлхүүр чадвар хэмээн үзэж, цаашид ийм дурдж явхаар шийдсэн болно. Бид тус номоор дамжуулан Японы бага сургуульд зарим түлхүүр чадварыг хэрхэн хөгжүүлж байгааг харуулахыг зорьсон бөгөөд хаана ямар нөхцөлд амьдарч байгаагаас үл хамааран хэрэгжүүлж болох алхмуудыг санал болголоо.
Мөн эцэг их төдийгүй нийгмийн бүхий л гишүүдийг боловсролын талаар дахин нэг эргцүүлж чадах бүхнийг хийхэд уриалах нь бас нэгэн гол зорилго билээ. Энэхүү ном нь зүрх, гар бие, тархи гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрд 3 түлхүүр чадварыг багтаасан бөгөөд нийт 9 бүлэгтэй. Зүрх, зорилго дэвшүүлэх, төлөвлөх, өөрийгөө таних оролдлого хийх, бусдыг хүндлэх, бусадтай харилцах. Гар бие, эрүүл амьдралын дадал хэвшүүлэх, биеэ дааж чадах зүйлээ хийх, багаар ажиллах чадвар ба бүтээлч чанар. Тархи, мэдээллийг ойлгох, асуудлыг олж харах, мэдээлэл цуглуулах ба асуудлыг ойлгох, шийдэл дэвшүүлэх ба илэрхийлэх. Тус номд дээрх чадваруудын суурийг тавьж байгаа нийт 51 зүйлийг онцолсон бөгөөд бодит түүх, нэмэх нь, өөрийн байр суурь, тайлбар, нэмэх нь, гэртээ хэрэгжүүлэх боломжтой алхам гэсэн бүтцээр бичив. Хийхээс нааш чадахгүй. Чадвар гэдэг чадахын нэр. Альвааг хийж байж л чаддаг болно. Бид багадаа аав ээжтэй хоол хийхэд нь тусалж багаар ахисаар удалгүй бие даагаад хоол хийчихдэг болсон шүү дээ. Яг энэ зарчим Японы бага сургуульд үйлчилж байна. Японы бага сургуулийн гол нууц нь заах сургах гэхээсээ үлгэрлэх, алдсан ч өөрөөр нь хийлгэх, урамшуулах явдал байв. Өөрөөр хэлбэл сурагчид өөрийн гараар хийж байж л альваад эв дүүтэй болж байсан юм. Мөн ямар нэгэн чадварыг хөгжүүлэхдээ нэг хичээл нэг арга хэмжээгээр хязгаарлах бус сургуулийн зорилгод шингээж цаашлаад сургуулийн бүхий л үйл ажиллагаанд уусгаж чаджээ. Энгийн мэд даалгаврын цаана олон үнцэн шингэсэн байдаг нь Япон сургуулийн ноу-хау ажээ. Иймд санал болгосон алхмуудыг гэртээ бас сургууль дээрээ заавал хэрэгжүүлээрэй. Хүүхдийг баг гэж гололгүй өөрөөр нь хийлгэж тууштай дэмжвэл энэ чадварууд хэндэж хөгжих боломжтой. Бид зорилго, зүрх, гар нийлэн хамтарч чадвал их мөнгө зарцуулж хол явалгүй байгаа газартаа түлхүүр чадваруудыг хөгжүүлж чадна. Ингээд бидний бяцхан түүхээр дамжуулан Японы бага сургуульд хүүхдийг хэрхэн хөгжүүлж буйтай танилцъя. Танд амжилт хүсье. 1-р бүлэг. Зорилго дэвшүүлэх, төлөвлөх нь. 1. Мөрөөдлөөр нь хөглөвөл сурах ирмэлзэл бадарна. Япон сургуультай танилцсан өдөр. Биднийг анх Япон улсад хөл тавихад цар тахлын халдвар эд тархаж байлаа. 14 хоногийн хөл хорой дуусмагц бид хамгийн түрүүнд хүүгийнхээ сурах сургууль руу очихоор болов. Яг л 9-р сарын 1 шиг догдолцохов. Өвлийн амралт эхэлсэн тул сургууль анир чимээгүй. Дөнгөж үүдээр ормогцох хамгийн түрүүнд хананд бичсэн үг нүдэнд тусав. Сургууль бол мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сорих газар. Сургуулийн захирал бүсгүй 2 багшийн хамтаар биднийг угтан авав. Тэд шин сурагчаа яг л том хүн шиг угтан авч дараалан зогсоод хүүтэм нь нэг нэгээрээ танилцлаа. Япон улс бага, дунд, ахлах сургуулийн тогтолцоотой. Бага сургууль нь 1-ээс 6 дугаар ангитай, дунд сургууль нь 1-ээс 3 дугаар ангитай. Энэ нь Монголын боловсролын системийн 7-оос 9-р ангитай дүүн. Ахлах сургууль нь мөн 1-ээс 3 дугаар ангитай, Монголын боловсролын системийн 10-аас 12 дугаар ангитай дүүн. Хүүмэн бага сургуулийн 3 дугаар ангид сүүлийн улирлаас суралцахаар болов. Ангийн багш нь анх удаа Монгол хүүхдэд хичээл заах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж ангиа танилцуулахаар болов. Ангийнхаа хүүхдүүдийн зургийг цаасан дээр хэвлэн гаргаад дээр нь нэрсийг монголоор бичсэн байлаа. Зарим бичиг баримт дээр ч монгол хэлээр тодруулах хийжээ. Хүүгийн минь анги нь 26 хүүхэдтэй. Хиймэл оюун ухаанд орчуулагч Google Translate платформыг ашиглан анх удаа монгол үсгээр бичсэн болохоор зөв бурууг нь сайн мэдэхгүй байна. Уучлаарай хэмэв. Тэгээд орчуулгын жижиг төхөөрөмж ашиглан хүүтэй минь ярилцлаа. Чи ямар хоббитой вэ? Би зураг зорох бас тоглоом тоглох дуртай. Ямар хоолнд дуртай вэ? Бууз, пиццанд дуртай. Google-ээс бууцны зураг харуулж болох уу? Идэж чаддгүй ногоо байдгүй? Ногоонд тимч дуртай биш. Гэхдээ иднэ. Чи ямар мөрөөдөлтэй вэ? Тоглоом зохион бүтээх мөрөөдөлтэй? Ямар тоглоом бүтээхийг хүсдэг вэ? Мөрөөдлийнхөө талаар ярьж өгөөч.
Одоохондоо шийдээгүйч компьютер тоглоом л бүтээндээ. Сонирхолтой юм а. Зохион бүтээсэн тоглоом орчин тоглохыг тэсэн ядан хүлээж бай. Хүүмэн мөрөөдлөө ярих агшинд нүдэнд нь оч гялалзан, нүүрэнд нь инээмсэглэл тодорч, сонсож байгаа бидний царайч баяр багтлаар дүүрч байла. Багш хүүтэй минь хэсэг хөөрөлдсөний дараа бидэнд дугтуутай баримт бичиг өгснөөр уулзалт өндөрлөж, бид сургуулиас баяр хөөр дүүрэн гараад далайн эрэг тийш явцгаав. Харих замдаа ээжтэй мөрөөдлийнхөө талаар ярьж өгөөч гэхэд уйдгартаа биш тоглоом бүтээмээр байна. Бүтээсэн тоглоомоо тоглоод YouTube-д байршуулж ютубер болно. Тэгвэл мөрөөдлийнхөө төлөө япон хэлээ сайн сураарай. Олон орны хэлээр ярих тусам бичлэгийг чинь олон хүн үзнэ үсттэй. Нээрээ тийм. Ийхүү хүүгийн минь Япон сургуульд сурах адал явдал харин миний бяцхан судалгааны ажил эхэлсэн юм да. Сургууль бол мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сорих газар гэсэн үг сэтгэлд хадгалагдан үлджээ. Багада эдэр 9-ийн хүүтэнд сургууль гэрийн хооронд мөрөөдлөө биелсэн мэтэр төсөөлөн алхахад цагд орхноо өнгөрч хайрсан хазар норсон ороолтой болиглох зүрхээрээ дулаацуулсаар хүрдэгсэн. Гэхдээ сургуультай хүрэхэд мөрөөдлийн аялал дуусна. Тэнд хинч миний мөрөөдлийг асуухгүй. Гэсэн ч хичээлэл сайн хийвэл хизээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлнэ гэж итгэнэ. Сургууль минь мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө сордог газар байсансан бол өнөөдөр хүн бүр мөрөөдөлдөө хүрчихсэн байх байсан болов уу? Тэнд хүүхдүүд юу сурч, ямар чадвар эзэмшин, юу хийж өдрийг өнгөрүүлэх байсан бол? Бас томчуудын үүрэг ямар байх байсан бол? Хүүхдүүдтэй хэрхэн харьцах бол? Ингэхэд бидэнд мөрөөдлөө биелүүлэхэд ямар чадвар, ямар чанар дутдаг вэ? Тууштай чанар өөртөө итгэх итгэл, асуудлыг шийдэх чадвар, бүтээлч сэтгэхгүй юу? Өөр хүчин зүйлс үү? Эсвэл жинхэнэ зориг мөрөөдлөө тодорхойлж амжихгүй байгаад учир байна уу? Хүүхдийн ертөнц бол гэгээхэн мөрөөдлийн ертөнц. Тэд өглөө бүр мөрөөдлөө өвөртөлсөөр сургуульдаа явна. Зүрх догдлуулан мөрөөдөл, хүсэл тэмүүлэл нь л тэдний сурах ирмэлцлийг бадраах нь лавтай. Өөр мөрөөдөлтэй олон зуун хүүхэд сургууль хэмээх нэгэн дээвэр дор цуглаж, мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр өөрийгөө сорж нээдэг байвал сургууль тэдний дуртай газар байх нь гарцаагүй үзье. Сургуулийг ямар өнцгөөс харахаас их зүйл хамаардаг аж. Сургууль чөлөөтэй мөрөөдөж итгэлтэйгээр урагш тэмүүлэн, өөрийнхөөрөө сэтгэл хангалуун амьдрахад хэрэгтэй чанар чадварын үрийг суулгадаг газар байх аваас түлхүүр чадварууд хөгжих нь лавтай. Хүүхэдтэйгээ мөрөөдлийнхэн талаар ярилцах цаг гаргаарай. Бас мөрөөдлийнхөө төлөө сургуульд сурч байгаа талаар нь ойлгуулан ярилцаарай. Мөрөөдлөөр хөглөн сурах ирмэлцлийг бий болгоё. Алхам 1. Хүүхэдтэйгээ ярилцаад бичээрэй. 1. Хийх дуртай зүйлс. 2. Мөрөөдөл. 3. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу юуг сурах хэрэгтэй бол?